Өдрийн мэнд за өнөөдөр Kaiser-ийн Gemini гэдэг алдартай загварыг танилцуулъя. Kaiser Gemini гэн тонгор байна. Энэ тонгор яадаг вэ гэхээр за энэ баруун талтай хавчаартай ингээд дийлэх чинь Kaiser-ийн лого байна. Тэр S35VN гэдэг дээд зэрэглэлийн нутаг гантай. Энэ ган нь болохоор бат бөх чанар сайтай, зөвөрөл төсвөртэй, эр хадгалах чадвар маш сайтай. Ийм ган байдаг. 2009 онд Chris Reeve гэдэг утганы алдартай дизайнер энэ ганг гаргасан байгаа. Тэгээд түүнээс хойш одоо ингээд утга сонирхогч хэрэглэгчдийн дунд бол маш өндөр үнэлгээтэй явдаг S35VN гэдэг ийм гантай утга байна. За энэ нөгөө талд нь юу гэж утсан бэ нэ гэхээр Gemini гэдэг тонгорынхаа нэрийг бичсэн байна. Энэ дээр мэдээж код нь байгаа. K3471E2 гэдэг Kaiser Gemini-гийн энэ загварын код нь байна. Тэгэхээр Google дээр шалгаад за энэ загвар яг үнэхээр оригинал уу, хөлөх үү гэдгийг шалгачих болно. Зураг хэмжээтэй тулгаад бүх мэдээлэл нь байгаа гэсэн үг. За энэ тонгороноос юуг онцлоод байна гэхээр энэ liner lockтай ийм гоё тонгор байгаа. Ер нь бол нийт дэлхийн хүн амын 90% нь баруун гараараа үйлдэл хийдэг. Тэгэхээр одоо бичих за тэгээд бусад эд зүйл ашиглахад бол баруун гараа ашигладаг. Тэгэхээр үлдсэн 10% нь солгоо хүмүүс байдаг. Солгоо хүмүүс зориулсан бас загвар байна. Тэгэхээр Gemini-гийн солгоо загвар гэдэг ойлгочих болно. Солгоо талтай юм авчаартай. За тэгээд дийлгээд харцгаая. За энэ түгжээний механизм болохоор яг энэ солгоо гараараа хааж нэхэд илүү тохирсон ийм гоё тонгор байна. Тэгэхээр солгоо гараа төлхөө ашигладаг одоо ах дүүнерч байт юм уу, найз нөхөд байвал бас иймэрхүү гоё тансаг зэрэглэлийн тонгор бэлгэлэхэд илүү гоё бэлэг болохоор байна шүү. Мэдээж одоо баруун гараа ашигладаг утганаасаа цөөн тоогоор үйлдвэрлэдэг, цөөхөн үйлдвэрлэдэг ийм өргөнц гоё тонгор байна. Тэгэхээр солгоо гартай хүмүүстээ бас зориулсан юм мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энийг бас анхаарад авал их зүгээр шүү. Хааж нээхэд бол илүү амар. Kaiser-аас юм солгоо баруун аль талд нь аль гараар ашиглаж болдгийг юм тонгор бас санал болгож байгаа. Тэгэхээр ийм бүтээгдэхүүн байдаг шүү. Энийг бас анхаараарай. Зарим хүмүүс солгоо талын утгыг мэдэхгүй ашиглаж чадахгүй бас эвгүй байдаг. Тэгэхээр тэрийг бас анзаараарай. Солгоо баруун гэж байдаг шүү тонгороонд. За тэгээд ашиглаад үзээд мэдхүүлүүдээ солгоо баруун талын давуу талын ийм гоё тонгор байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа.